За миний Монголын ард түмэн сар шиндээ сайхан шилж байна өө. Бэлэг төгөл дээр энд сайхан цагт одоо битүүний зочинтойгоо ярилцах гэж байна. Бис нэг олон талаас сайхан бэлгшээл дагуулсан үнтэй ярьж гэнэ гэж ингэж бодож байгаа. Тэгээ юун түрүү та бүхэн миний хажууд байгаа нэрхэм сайхан зочин бол оргил худалдаанд үүсгэн байгуулагч Ганбаатар байгаа. Нийт Монголын ард түмэн та бүхэнд битүүний өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан битүүрж сайхан шинэлээрэ. За сайхан өвлж сайхан аварж иж байна уу? Сайхан битүүрч байна уу? Сайхан битүүрч байна уу? За бүх сайхан боллоо, сая сайхан барилдаан болчихлоо. Тэгэхээр зэрэг одоо ерөн цагаан сар гэдэг нь Монголын ард түмний бэлэг зүйд Монголын үнэмшилд ер нь сайхан баяр юм да, тийм ээ. Эндээс ойл яриагаа эхлэе да, тийм. Би ч одоо 70-аад оны хүүхэд тий. Одоо миний одоо бага нас бол одоо Налаа хотод өнгөрсөн тий. Одоо 80-аад онд одоо цагаан сар чинь бас тийм өргөн дэлгэр болдгоо бас нэг жоохон юутай байлаа шүү дээ. Тэгээ нэг хавчлагтай гэх юм уу, юутай гэх юм тийм. Тэгээд бас битүүний өдөр бол одоо ээж аав нар гой хувцас өмссөн, сайхан зантай, эдээ будаа элбэг дэлбэг тий. Аав ээж нар ч одоо цалингаа буухлаараа одоо мандрын алин мөгдөг бол одоо битүүний өдөр чинь мандрын алин битгийл бүх эдээ будаа элбэг одоо хүүхэд насанд бол одоо битүүн хурдан болоосоо л гэж боддог тийм баяруудын нэг шүү дээ. Гой гой дээлээ өмснө. Тэгээ бас эн чин маргааш нь одоо бас их гоё одоо өдөр бэлгшээлтэй сайхан тий хөөхт байхад одоо хүсэж мөрөөддөг баярын л одоо нэг тий шинэ жил одоо цагаан сар гэдэг чи одоо их ойрхон болдог. Тэр нэ аливаар түмнийг юм ёс билгийнх нь юмнаас зан заншил юм уу энийг Монголын их үнэмшил гэсэн юмтай нэг ойрхон байх нь их гоё юм тийм ээ. Бүр нэг их сайхан сэтгэл төрдөг шүү дээ тий. Цагаан сар наадам гэхээр тийм ээ. Тэглгүй байх тий. Одоо Монголын одоо бид нар ч одоо монголоор одоо бахархаж штэ тий. Одоо өнөөдөр хэд л одоо манай Налаахын тэнд байгуулагдсан оргил худалдааны төвөөс над руу ярьж байгаа штэ. Өглөө одоо монголчууд арай бага байна захирлаа одоо энэ олон жуулчдын хавтус маш их байна гэх тий. Одоо цагаан сарын минь одоо үцхээр битүүний өдрийн минь үцхээр гадны жуулчид одоо их ирдэг болсон байна. Манай жуулч анжлыг их одоо хадгалдаг одоо хүндэлдэг болсон байна тий. Бид бас энэгүүрээ бахархах ёстой. Залуучууд бас би одоо юу гэдгийг яг тэр залуу байхдаа одоо монголоор бахархах ёстой гэхээр сайн ойлгодгүй байсан юм шүү дээ. Тэр 80-аад онд гүйж явах та. Тэгээ одоо бол одоо жинхэнэ л одоо юуг бахархах уу, юуг одоо бид нэр одоо бахархах уу гэдгийг л одоо жинхэнэ ойлгож байна шүү дээ. Ягаад Нямгарын одоо энэ сайхан битүүний оройн одоо сайхан зочноор таныг өрсөний учир жансаг бас та санаа ойлгож байгаа. Одоо нэг идэ тэргүүтэн зог тэргүүтнийг өргөн барьдаг гэж ард түмдээ тэр сайхан юмыг үйлчилж байдаг ийм одоо сайхан салбарыг үүсгэн байгуулсан үний ярих бол цагаан сараар бол их зохиж байгаа юм. Сайхан байгаа. Хүүхэд өвтгүүд таны хамт олонд баярлж байгаа шүү дээ. Нэг атгаж ихээр атгадаг хүн бүхэнд баяртай гэдэг шиг л юм. Хонжил тэгээд хонжилээ ярина да одоо. За. Хонжилд ажил үс тавлаг байвуу танаа. Манайх одоо оргил худалдааны төв маань хонжилд 2 салбараар өргөжлөө. Тэгээд манайх одоо налах чиглэлд одоо энэ амралтын бүсэд манай оргил худалдааны төв шинээр байгуулагдлаа. Мөн одоо Инканта 5 2 хотхон маань ашиглалтанд орлоо. Мөн одоо бас одоо Монголын ард түмэн нэлээд үйлчлүүлэх дуртай болсон Инканта спорт комплекс маань нээлттэй хэлээ тий. Тэгээд 20 жил маань одоо бизнесийн үед одоо амжилт бүтээл ариун сайхан жил болж өнгөрлөө. Ялангуяа бид нар одоо мөнчний телевиз Улаанбаатар телевизийн бидний хувьд бол их ойрхон байна. 3 дугаар 4 дугаар хорооллын оргил төв биш үү? Эднэр л бидний садан шүү дээ. Одоо 3 дугаар хорооллын оргил худалдааны төв чинь манай одоо Баянгол төв байгуулагдсан тий. Анхны оргил худалдааны төв. Одоо цагаан сар эхлэр манай 3 дугаар хорооллын оргил худалдааны төв чинь ерөөсөй пик шүү дээ. Бусад дэлгүүрүүд маань одоо тийм олон хүнтэй биш байхад л одоо настаачууд маань очиод аваа сурцсан. Тэгээ бид бол одоо зарлаад байд юм. Бусд нь одоо адилхан үнэтэй шүү. Бүгдөө тэнд адилхан байгаа шүү гэдэг. Бүх одоо настаачууд маань очиод сурцсан учраас Монголын ард түмэн үйлчлүүлээ сурцсан учраас энэ одоо хүн ихтэй цагаан сарын эдээ будаа одоо тэндээс их сайн авч цуглаж одоо битүүнийхээ эдээ будааг бэлтэж байна. Хорцгөрлөн засарсан хөрөн зандан босгон дээгүүр чинь хой хойдор хунц хунзаар за хуулийн орж ирэх болтойгоо идэ тэргүүтэн амттай байгуултгаа гэж ирдэг шүү дээ. Ард түмний тэр сайхнаар үйлчилж байгаа таныг урьж байгаа учраас бэлгшээлтэй. Амн ишгтэй яриа болж байна гэж бодож байна. Саваагүй нэг асуулт асуухад ер нь оргил худалдааны төвд ямар юу энэ жил хүмүүс илээ авч байгаа юм? Одоо шоколадны хаан одоо Прошенко гэдэг нэг Украиний ерөнхийлөгч байгаа шүү дээ. Рошен гэж компани тий. Тэдний одоо юуг одоо манайх их олон жил
хийж байгаа. Тийм. Тэгээд одоо чихэр шоколад, амттан би ч одоо өөрөө амттангийн одоо гол пэн хүн л дээ. Одоо хүүхдүүдтэйгээ одоо амттангаа булааслаад иддэг. Тийм. Мэдээж одоо оргил худалдааны төвөөр одоо манай үндэсний үйлдвэрлэлийн бараанууд их сайхан одоо хүмүүс их сайхан одоо авдаг болсон. Манай үндэсний үйлдвэрлэлийн бараа одоо манай оргил худалдааны төвөөр маш их зарагддаг шүү дээ, тий. Одоо энэ хэвэн боов, одоо гурил будаа, талах, тий. Тэгэл одоо хүнд хэрэгцээтэй бүхэл зүйл маань одоо хямдхан байна. Тэрнээс гадна одоо манай өөрийн импортлдог амттангууд одоо чихэр шоколад, тий. Бичээ, чихэр. За тэгээд одоо өдөр тутмынхаа нарийн ажилд одоо дүүн бас сайн орохгүй юм да, тий. Тэгэхээр энэ нь бол одоо тийм зүйлүүд л их борлогдож байна да. Нэг юм онгой шиг юм байдаг шүү дээ. Порошенког Украины ерөнхийлөгч болгоод Украины ард түмэн нэг ойлголтоор сонгосон гэж. Эдээ тэргүүтэн бэлддэг. Тийм учраас аман ишигтэй хүн байж таарна. Украины ард түмэн дэлгэрнэ гэж хэлжсэн гэдэг шүү дээ. Тэр шиг бид нар ч гэсэн энэ утгаараа таныг урьж оролцуулаад байгаа шүү. Баярлалаа. Цагаан сараа ороо ийм ярьсан юмнууд сайхан байдаг гэж ингэж бодож байгаа. За тэгээд 20 жил ямар таашны би зүгээр ингэж боддог. Сэтгүүлчний хувьд бид нар ч аван сан бос юм мэднэ л дээ. Их тийм төлөвлөгөөтэй, зорьсондоо хүрдэг нэг л тийм их Монголын сайхан ажил хэрэгч залуучуудын нэг бол гэж боддог. Би таныг бол сонссол доо. Амбатар гэдэг. Тэгээд мэдээ тийм ажил хэрэгсэн гэж зүйлсэн юм залуухан хүн биш. Эртний насыг асууж болно биш. Их залуухан хүн биш тааж ирсэн. Би одоо 73 онд төрсөн. 42 настай. 4 хүүхэдтэй. Одоо 3 охинтой, 1 хүүтэй. Тэгээд гэр бүлтэйгээ ингээд сургаалаа амьдарч байна да. Тэгээд Баянгол дүүрэгтэй амьдардаг. Тийм. Манай одоо оргил худалдааны төв маань Улаанбаатар хотод 8 байна. Хөдөө орон нутагт 3 байна тий. Тэг мөн одоо сүүлийн жилүүдэд бид бас барилгын салбартаас хүчээ үзэж байгаа тий. Барилгын салбартаас ороод нэг 6-7 жил болчлоо. Тэгэл өнгөрчүү 20 жил ирнэ одоо манай компани хамт олон 700-аад ажилчтай байгаа. Тэгэл одоо их л амжилт бүтээл сайхан байна шүү дээ. Манай барилгын ажилчид бас хэдийгээр хямралын жил болоод барилга одоо зарагдах нь багасж байгаа ч гэсэн бид бас яг хөө чадах ч үгүй гэхээр бусынхаа хөгжилд одоо хувь нэмрээ оруулж ийн л гэж бодож байгаа. Тийм. Тэгээд одоо энэ хийж байгаа ажлууд маань зарим нь бас нийгмийн талын ажлууд бас хийж ийн. Юу хэлж ийн гэхээр манай спорт комплекс маань ер нь нийгмийн лугаа хандсан ард иргэдээ бас эрүүл байлгах гэсэн тийм одоо бид нар чинь бас жоо уснаас хол байна шүү дээ. Тийм. Манай спорт комплекс маань тэр чигээрээ л баг ус байгаа. Бассейн, саун, тий. Бүгдөө л бас устай холбоотой бид бас ард түмнээ эрүүл байлгах, төрийн ачааг бас багч гэсэн үүрэлцэж чинь гэж өөрсдийгөө ойлгож байгаа. Чимээгүйхэн байж байгаа төлөвсөн их онцлог сайхан хийгээд одоо бүр нэг хэв ясанд нь хийгээд өөрийн чинь би энэ төлөвсөн хийж чаддаг нэлээд тийм ажил хэрэгч юм болсон бодол ер нь монголчууд танд их сайн шүү. Бас нэг өөрийн мөн чанар баха тийм ээ. Ер нь бас одоо юу гэдгийг бизнес гэдэг бол одоо итгэл тий. Одоо ард түмний итгэл, одоо хүмүүсийн итгэл, одоо их л олон хүмүүсийн итгэл дээр явдаг. Тэгээд бид бас одоо цаг хугацаа ер нь юмыг их одоо ойртуулах юм да тий харуулах юм. Тэгмээс одоо би мондог, манайхан мондог гэдээ яриад тахаас илүү одоо оргил худалдааны төв маань Монголынхаа ард түмэнд Улаанбаатарчуудаа танигдаад бас нэлээд удажлаа. Тэгэхээр энд хаанаас хизээ оргил худалдааны төв орохыг манай ард түмэн манай Улаанбаатарчууд ер нь заалахгүй л те. Ер нь тэгээд очиод юу авахыг юу нь хамгийн боломжийн байдаг хизээ юу шинэ жилээр юу авах уу цагаан сараар юу авах уу гэдгийг маш сайн мэддэг. Тэгээд бид ч гэсэн бас тэрэнд нь одоо зориулаад бас үйлчлээд сурцсан байна л да. Энд 10-аад жил 10 одоо 2-3 жил болчихлоо. Одоо монгол хүний хүсэл зорилго, монгол хүний хэрэгцээ, монгол хүний урам гэдэг юм дээр танах их суурилж явдаг юм шиг байна тийм ээ. Тэр л чухал тийм. Тэгэл байх уу. Ер нь бол одоо сүүлийн жилүүдэд одоо бид их үндэсний үйлдвэрлэлийг их одоо манай одоо энэ олон сүлжээ дэлгүүрүүд байна шүү дээ. Одоо энэ номын дэлгүүр, сансар худалдааны төв гэдэг олон дэлгүүрүүд бүгд л одоо бид бас том үйлчлэгээний төвүүд ашиглалтанд оруулаад тэр хэмжээгээр бас үндэсний үйлдвэрлэлийг сайхан дэмжиж байгаа. Тэгээд одоо манай одоо та бүхэн ширэн дээр ч гэсэн сайхан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд байна. Нэг оныгоо шиг юм байгаа юм. Би зүгээр таныг хараад тал засч ярьж байгаа юм биш. Нэг нөхөр надад руу дахиж явна гэнэ. Хайчих чинь гэсэн надынхаа оргил худалдааны төв орё гэсэн юм. Үгүй чи одоо яг яваад сурцсан юм да гэж хэлсэн. Тэг хүмүүсийн нэг очиод сурдаг үйлчлэгээрээ сурна гэдэг чинь үйлчлэгээний бас нэг сайхан давуу тал юм да. Өрсөлдөөнч байгаад байх тийм ээ. Битэрийн одоо яриаг дундаас нь одоо орж ирээд UBS телевиз дээр сувгаанд харуулсан тав хүн байвал сайхан битүүрч нөгөө тав хүн даас уу. Өнөөдрийн битүүний одоо энэ сайхан амын зөвхөн ажлын бэлэгтэй сайхан ярилцлагыг оргил худалдааны төв үүсгэн байгуулж Хамбаатар гэдэг сайхан
одоо үнтэй бид нар ярьж байна гэдгийг бас хэлье. Сайхан битүүрээрээ гэж хэлье. За маргааш өглөө шиний нэгэн болно. Тэ. Танд бол бэлэг өгөх юм бол шоколад өгөх болох юм байна шүү дээ. Ер нь яаж шилдэг вэ? Ямар хүнтэй залгаад? Манай одоо эхнэрийн талын одоо миний одоо дуура ээж тийм манай эхнэрийн ээжийнх нь ээж тийм одоо 90 төгсөж байгаа хөгшин байна. Тэр хөгшин дээр очиж залгана. Мөн одоо манай аав ээж, манай адам ээж тэгээд одоо манай аавын талын хамаатнууд одоо их бас хөгшин настай хүн байна. Тэгээд ер нь одоо эхлээд одоо шиний нэгэндээ бол ер нь жоохон хамаатангуудаараа л залгана да. Шиний нэгэндээ бол ер нь одоо хамаатангуудаараа залгана. За тэгээд шиний хоёр нь бол одоо миний одоо хуурай ах нартайгаа тий одоо тэгэл олон хүмүүс байгаа да. Тий хамаатангуудыг ойртуулдаг бие биенээ одоо зарим чинь одоо жилдээ одоо нэг таарч тий худлаа ирсэн хүнд бараг жилдээ нэг таарч чинь тэгээд хүүхдүүд сайхан бие биенийхээ таньдаг мэддэг хоорондоо ойртож нөхөрлөж чинь одоо ч бас хүүхдүүд ч хичээл ном тэгэл нэг компьютер гэл гэрээсээ гарч ирэхгүй байна. Тэгэл хамаатан саднаа сайн мэддэг болж чинь. Тэгээ шиний нэгний өглөөч одоо би бол ер нь тэгэл нар мантахаас өмнө л болсон шүү дээ тий. Манай аав ер нь бол одоо ер нь шиний нэгний өглөө бол ер нь айхтар та манайх та их л олон ёслол хийн дээ. Янз янзын ёслол их хийн. Айлнатгүй аав. Манай аав ус ёслол газар ус. Ер нь бол их олон ёслол хийн. За ярих юм бол ер нь дэвтэр гаргаж ирж байгаа л маш олон золгохын өмнө нэг ёслол хийн, золгосны дараа нэг ёслол хийн. Тэгэл одоо манайхан чинь сонирхолтой ярьж болох зарим нэгээс. За одоо манай аав мэн шол загинт юм болоо яа гэм. Золгохын өмнө бид нар ер нь одоо юу гэдэг юм манай би ч одоо гэрүүлээсээ тавуулаа. Тэгээд одоо бүгдөө сайхан гараад одоо нар зөв тойроод тэгээд 21 үлээ эн чинь 25 билүү алхаад буцаад гэрлөөгөө ордог ийм 21 баг. Тэг ёслолтой тийм. Тэгээд золгосны дараа бас одоо бүгдөө одоо насанд хүрсэн хүмүүстэй хүүхдүүдэд орхичоод бүгд. Тэгэхээр манайх одоо их олуулаа л да. Манай ах нарын гэр бүлийн хүмүүс байна. Насанд хүрсэн хүүхдүүд нь байна. Одоо миний гэр бүл тэгээд одоо манай дүүнэр тэгэл бүгд л одоо бас нэг 20 30-аад хүн алхах штэ. Тэгэхээр хүмүүс хараад энэд хаашаа юу руу алхаад байна гэд цуваад нэг явдаг. Тийм ёслолтой. Тэгээд ер нь тэгээд яг хуу өшөө сайхан Монголын ард түмний яадаг нарийн ёслол хийнэ. Тэгээ бүхэл одоо зүйлүүдийг битүүндээ ч хийн, шиний нэгэндээ ч хийн. Цагаан сарын битүүнд ч юм уу шиний нэгэнд хүн их бэлэгтэй юм бодож явах хэрэгтэй гэсэн. Боддог л да бид нар ингэж боддог. Та бол битүүнд илүү боддог уу, шиний нэгэнд илүү боддог уу? Нэг сайхан ингэж юм боддог шүү дээ. Би л авдаг гэдгийг. Тий. Ер нь бол одоо хүн бас одоо би бол ер нь муу юм бодох их дурггүй. Энгийн өдөр ч гэсэн тий. Битүүний өдөр шиний нэгэнд бол бүгд сайхан инээсэн байдаг шүү дээ. Бүгдөө л одоо би юугаа янз янзын одоо хар буруу сансан бол тэрийгээ сайхан мартаад тий. Одоо шинэ одоо орж байгаа шинэ жилдээ одоо сайхан байдаг. Би бол одоо тэгэл бүхэл гэрэл гэгээтэй зүйлийг л боддог да. Манай одоо би яг өнөөдөр юу бодож ийн гэвэл одоо ирж байгаа бичин жилд маань одоо хямрал маань хурдан арилаасаа тий долларын ханш хурдан буугаасаа тий одоо олон сайхан цэцэрлэгүүд бий болоосоо тий тэгээд одоо хамгийн гол нь л одоо энэ хямрал арилаасаа л гэж бодож штэ хурдан дүргэн арилаасаа тэгвэл одоо энэ сайхан болно. Энэ нь бол одоо бид бол жамаараа ер нь Монгол их сайхан хөгжиж байгаа. Энэ хөгжил маань одоо нэг 2 жилдээ л жоохон саарж байгаа болохоос ш одоо хурдцтай сайхан хөгжөөд босод улсуудтай адилхан хөл нийлүүлээ сайхан алхах баха. Тэрэнд одоо бид бас залуу хүмүүсийн хувьд хүч нэмрээ бүх талаас нь оруулах ёстой л гэж боддоо шүү дээ. Хоошоо суухгүйгээр сайхан хүч нэмрээ оруулаад явах ёстой. Жил болгоны одоо юу гэдгийг тин ялгуулсан ч гэдэг юм уу, галзуурсан ч гэдэг юм уу, баялагийг бадаруулагч гэдэг юм уу, одоо баясгалант ч гэдэг юм уу ингээ жилүүдээ нэр байдаг л да. Одоо энэ гарч ирж байгаа бичин жил маань муу нүрт гэсэн нэртэй. Тэгээ тэрнийх муу хож үг бас биш юм шиг байна. Бид нар одоо сандараа телевизийн хүмүүс тэрийг хасчихgal хэрэгтэй байна. Гал бичин жилдээ галзагтай тэгээд байдаг. Тэрний гол нь юу юм бэ? Юу юм гинэ? Би бас хүнээс асуулаа да. Бүр албасны зургааж уусуудаар муу нүрэлж болохгүй жил юм. Тэгээ хоёр нүур гаргаж болохгүй тийм ээ. Их төв төвшин байхын тухай юм байдаг юм байна. Тэр үгнээс ч болдгоо юм байна. Бичин жилийн өнгийг ерэн зүгээр яг зургааж бичих гэсэн хувь хүнийхээ хувьд яаж харж байна? Ер нь бол одоо бизнесийн чиглэлд бол одоо бид нар бол одоо том төслүүд хийгээд ингээд одоо цаашаа бизнесээ өргөжүүлэх тал дээр бол одоо айхтар тийм зүйлүүд бол алга байна. Гэхдээ бол бизнес хөгждөөрөө хөгжөөд явна. За миний хувьд бол одоо бичин жилдээ бол одоо энэ бизнестэй олсон одоо энэ аж ахуйн талын өчүүхэн дуршилгаа бас зүгээр яг хуу бизнес эрхлэж байгаа
энэ санаануудыг бас залуучууд их хөөх хэрэгтэй юм шиг байна тий. Одоо хүмүүс бас одоо төрийн байгууллагад орё гэж гэдэг ч юм уу, нэг яаманд орё гэж гэдэг юм уу, эсвэл нэг даргаыг дагаа явах гэж гэдэг юм уу, энэ бодлуудаа бас жоохон багасгах тий. Бизнес хийх энэ санаануудыг хүүхдүүдтэй их суулгая. Энэ талаар бас нэг жоохон одоо болно шүү дээ. тий. Зөв. Энэ талаар бас нэг жоохон лекс ном уншия, бас нэг жоохон юмд нь оролцъё гэж бодож байна шүү дээ. Бизнес боломжийн нээхтэнд өөрийнхөө туршлагыг хүргэх тийм ээ. Оюун санааг хүргэх, хөдөлгөөн боловсрол гэдэг нь тэрийг хүргэх. Би намар хүртэл хөтлөгчийн дамжаа нэг сар 45 хоног хийсэн л дээ. Зөв. 38 жил би хөтлсөн юм чи чаддаг юм байл хөдөлгөөлийг гэж бодсон. Тэгдэг аа тий. Тэр шиг нэр тэгж одоо нэг юу гэдгийг түмэндээ хэрэгтэй зүйлийг бас их цаг байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Ер нь хүний амьдралд бол ер нь хүнээс ер нь одоо хин нэгнээс хамааралгүйгээр сайхан амьдрах бол ерөөсөө л хүн өөрийнхөө аж ахуйг хөгжүүлэх, өөрөө бизнес хийх шүү дээ тий. Энэ бол одоо хамгийн гол зарчмал гэж би боддог шүү дээ. Тэгэл одоо энэ тал дээр бас одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулъя. Ер нь одоо янз янзын одоо хууль ер нь жоохон хуулинд асуудал байгвал тэрийг нь засуулах талаас нь одоо явъя л гэж бодож шүү дээ. Тэр л одоо ирж байгаа бичэн жилийн гол зорилгоо л гэж харж байгаа. Зарим нэг хүмүүсийн ярьж байгаагаар 16 бол монголчин сэргэн мандахын тэнгэр ирдэг бас одоо сэргэн шүү дээ манай чинь. Бид нар сэргэлтийн жилийн тэр гэж ярьдаг юм лээ. Сайхан таштай юу да ингээ сэргэн тийм ээ. Тэгэлгүй бас орон өдрөгл байна уу? Би бол тэнд нь юусо огтхон сэргэлждэг. Яг нэг ирдэггүй хаа одоо ирж байгаа жил маань мэдээж хэрэг одоо сайхан жил болно. Энэний төлөө одоо залуучууд бид одоо ахмадуудтайгаа хамтраад энийг одоо хурдан сайхан жил болохын төлөө тий улам сайхан жил болохын төлөө л ажиллах ёстой л гэж бодож байгаа шүү дээ. Энэ бол бид одоо юмыг болохгүй бүтэхгүй гэж ер нь бол Монголын ард түмэн эзэн шүү гэж боддгоо тий битүүний өдөрч энийг бол улам их одоо сайхнаар төсөөлж бодох ёстой. Энэ төсөөлөл маань бүх ард түмний төсөөлөл маань ирж байгаа бичэн жилдээ биелэх болтугай гэж ерөөй тэрний төлөө бид бас сайхан ажиллана гэж хэлье. Та да өөрөө бол оргил хөдөлтөөрийнхөө төр үйлчлүүлнэ тийм ээ. Үйлчлүүлгүй яах вэ? Би ер нь одоо зөвхөн танд нэг зүйлийг хэлэхэд би залуу бахтаа бол одоо анх одоо Баянгол дүүрийн 3 4 дугаар хорооллынхаа оргил төв дээр бол үүдэнд нь зогсчдөг гэсэн. Одоо ингээл зогсоол одоо янз янзын ажилд нь оролцоол ингээ. Тэгээд нэг хаа нэг тааралдаг найзууд үүдэн штэ. Бид нар ч одоо хаа нэг тааралдаг найзууд ихтэй штэ. Тэр найзууд маань тааралдчиад гамба юу хийж байгаа юм юу хийж байгаа юм гэнэ. Тэгэхээр гоо найз нэнд одоо энэ хамгаалтын албанд нь байна штэ гэдэг. Тэгээ одоо сүүлийн үед ч бас одоо бас нэг Улаанбаатарчууд бас зарим нь ихэнх намайг бас таньдаг болчиход байгаа. Тэгэхээр одоо бас хамаагүй үүдэнд нь зогсох боломжгүй л биш тийм. Одоо ер нь бол одоо бүх ажилд нь л оролцсон штэ тийм. Хүний дурсамжийг их олон зүйл төлөвлөдөг юм байна л да. Урьдчилыг. Хоон одоо юу гэдгийг би үл жоохон байхдаа одоо өөрийгөө магсаал болох байхдаа 4 дугаар ингээд 5 дугаар ангид байхдаа ингээд цагаан сар болоод шөнийг одоо 12 цагч болдог юм аа битүүлчихгээл тий. Тэгэл аа бүхлээрээ хэдэл ээж нэг өглөө дахиад шинэ бууз хийгээл хүний ганцгүй байсан. Тэгэл хоймор цагаан сар болохоор манайх нэг юм хивс твсдэг. Хивсэн дээр төрүүлгээ харчаал нэг шүлэг өчтөг байж үү. Тэр одоо болт нүдэнд харагддаг. Жишээ нь би наадан болгоноор барийн талах идэх дуртай. Гүрээхэн. Ягаад гэвэл тэр үед нэг барийн талах гэж байгаагүй 10 авсан байхгүй. Тэгэхээр барийн талах идэл ханы нүдээр аавыгаа харсан шиг. Одоо бол би наадан болгоноор барийн талахыг авдаг юм зориуд. Манай ааваа авдаг байхгүй. Сайн санагдаад тэр шиг хүнсний бүтээгдэхүүн гэдэг бол тэр баяжлыг төрүүлгээс гадна бас их олон дурсамжийг бий болгодог. Тэр дурсамжаа юм уу хүндэтгэлэн бодож хүмүүс тэр дэлгүүр рүү их очдог. Бас нийгмийн сонин сэтгхийг бий болгодог юм шиг. Тийм биш ер нь та энэ ажлыг эрхэлж байгаа хүний хувьд тийм баг. Ер нь та бол одоо их гоё гаргалгаа гаргаж хэлэх шиг боллоо. Маш одоо миний бодож байгаагүй маш гоё гаргалгаа хэлэх шиг боллоо. Ер нь бол одоо идж байгаа зүйл одоо энэ бид бол идж байгаа зүйл ууж байгаа зүйлээ сайхан магтаж тий ярьж одоо сүүлийн үед бол энийг бас одоо пинкшүү ч их сонин нэрлэж байгаа шиг байна. Одоо Монголын ард түмний одоо жаншлал да идж ууж байгаа зүйлээ сайхан магтаж ярина гэдэг бол өөрт нь бас идж байгаа хүндээ бас их гоё юм болдог тий. Тэгэхээр одоо мэдээж хэрэг миний хийж байгаа бизнес манай залуучуудын манай компани хийж байгаа бизнес бол одоо ард иргэд рүүгээ хандсан сайхан буянтай бизнесээ л гэж харддаг шүү дээ. Айл болгоны хөрөгч одоо дүүрэн байгаасаа л гэж би ерөөдөг шүү дээ. Айл болгоны хөрөгч дүүрэн байгаасаа, айл болгоны ширээ их өнгөлөг байгаасаа, эдээ будаа дүүрэн байгаасаа тий. Тэр хэмжээгээр одоо оргил худалдааны төв ажил үйл сайхан байна. Тэгж л одоо өнөөдөр ийм эдээ будаа зоог тэргүүтнийг дэлгдэг хүмүүс урьж байгаа учраас битүүний ороо их сайхан болох байхаа гэж ингэж би бэлгшээж байгаа. Нөгөө талаасаа бас ингэ бодоход зүгээр ойрхон сэтгэлийн юм яри. Танах чинь ингээд Баянгол гэлөө.
Тий. Баянгол. Одоо бид нар чинь телевизэн ингээ Баянголд байдаг. Бид нар чинь энэ хавьдаг бишрэлттэй шүү дээ. Одоо энэ нүүх хурд гандан сая одоо хурал хураад бүх дуусаад та бүхэн яриад хүмүүс одоо тийм ээ битүүлээл ингээл эдээ одоо зог тэргүүтэн сайхан ард түмэндээ дэлгдэг хүний хомроо урчаад байхаар миний Монголын ард түмэн бас амны шиг дэлгэрэх болоо гэж бодож байгаа. Хоёрдугаар манай энэ Баянгол нутаг чинь Баянгол чинь одоо өөрийн буй газар бас магтах хэрэгтэй. Та бол өглөө Баянголд залбирна шүү дээ. Энэ уул усан залбирна. Бас их тагшин сайхан газар гэж ярьдаг тийм ээ. Одоо анх одоо 2003 онд одоо худалдааны төвөө нээсэн. Тэгээ эндээс одоо улбаалаад одоо би манай бизнес их өргөжөө сайхан явж байгаа. Тэгээд одоо би одоо манай ээж аав нарыг захитгал да. Одоо хөгжүүлдэ баярлуулж, хүүхдүүдээ сайхан баярлуулж, залуучуудад бас одоо урам хайрлж яваараа гэж. Би одоо тэгэл болж 2000 оноос хойш Баянголынхаа ахмадуудыг хүлээж авч одоо баярлуулдаг юм сайхан уламжлалаа одоо алдахгүй л явж байгаа шүү дээ. Тэгэл одоо мэдээж хэрэг одоо аав маань өглөө болгон гараад одоо сайхан одоо хүүгийн минь бизнесийн бас одоо юу болсон тий одоо эхлэл болсон юм сайхан Баянголдоо сайхан залбираар сүүгөө өргөөл явдаг. Би ч гэсэн одоо манай компани би ч биш тий манай компани бүх хамт олон одоо Баянгол дүүргийнхаа анхны оргил худалдааны төвд хайртай. Энээс ч хойш одоо 12 салбар нэгдлээ. Нэг булган сүлттэй гэж ярьдаг шүү дээ. Тэгээд маргааш шигдээ бол та битүүлээд энэ Баянголынхаа уулаас хайрхан дэмээ өргөөл их тийм шүү дээ. Одоо булган сүлттэй сайхан. Тэгэл одоо ер нь наашаа явал одоо хэдий Улаанбаатар хотын төвөөс явхад хэдий төгжрэлтэй ч гэсэн би одоо ирээл одоо оргил худалдааны төвөөр дотор нь их явах сайхан дуртай. Тийм л сайхан бэлгшээлтэй газар та бэлгшээлтэй дэлгүүр би их бахархаж одоо дотроо сайхан залбирч явдаг. Хүний ерөөсөө өөрийнх нь төвд шанартай холбоотой бишрэлээсээ биш юм. Ер нь байгаа суугаа газар, үйл ажиллагаа эхэлсэн газар, амьдарч байгаа орон нутаг тийм ээ. Одоо тоонот өөрийн байгаа дайд газараа хүн үргэл залбирч шүтэж мөргөж явах хэрэгтэй. Тийм биш үү? Тийм манай одоо аавын төрсөн нутаг байна. Би бас налаах дүүрэг төрсөн өөрөө. Налаахын одоо сая налаахын уурхаан 100 жил боллоо. Би багийнхаа найзтай нийлээд налаахынхаа ахмадуудыг мянган уурхаачдыг бас баярлуулсан. Энэ одоо хонь жилдээ. Тэгээд бас одоо Баянгол дүүргийнхаа ахмадуудыг мөн Чингэлтэй энэ одоо манай дэлгүүрүүд байгаа бүхэл дүүргийнхаа одоо ахмадуудыг бас одоо баярлуулахыг хичээж байна. Тэгэл одоо энэ Улаанбаатар хоттой энэ тэгэл одоо Монгол хүн ер нь бол аав ээжийнхээ үгийг ер нь 40 хүрээд нэг сайн их дагдаг юм шиг байна шүү дээ. Маш их дагахыг хичээдэг юм шиг байна. Өмнө нь бол яг бас нэг 50-60% таа байсан бол одоо 100% таа биелүүлэхийг хичээж шүү дээ. Улс орондоо сайхан залбирч байгаа, нутаг орондоо сайхан залбирч байгаараа, налаахынхаа одоо буян ишиг сайхан залбирч байгаараа гэдэг одоо энэ үгнүүд чинь өстой жинхэнэ орж ирэх юм байна шүү дээ. Би танаас нэг маш зүгээр ингээд дэлгүүрт ингээд ороод би харддаг юм л да. Хүмүүс ингээд өөрийнхөө дуртай юмыг авахыг жаргалтай явж идэг тийм. Хүүхдэд нэг хайрцагтай юм асан нөгөөт нэг жаргалтай аавыгаа хөтлөөл тийм дошоод тийм бишүүлээл нэг тэрийн шиг тийм нэг үйлчлүүлэгчийг харахад ер нь их гой санагддаг үз. Тий. Гой санагддаг байх уу? Би одоо Монголын ард түмний тэр юу хөдөлж авч байгаа ямар одоо Ирак зөгж байгаа тэр бүх зүйлийг харж өөрийнхөө бизнесийг үргэлжлүүлж ирсэн. Тэр бол одоо юу гэдэг юм бэ? Миний бол одоо бизнес юм бол алтан зарчим да. Түүнээс одоо миний эхнэр одоо эхнэрийн дуртай зүйл ч юм уу, аавын дуртай зүйл ч юм уу тэр бол бас өөр асуудал шүү дээ. Түүнээс Монголын ард түмний дуртай зүйл гэдэг бол хамаагүй өөр асуудал. Тэгээд би бас энийг бас их харж явдаг. Тэгээд энэ бол бизнесийн бас их амжилтын бас суурь л та. Тэгээд энэ манай компани одоо гол бодлого ч гэсэн ер нь жоохон дундаж давхрал руугаа одоо хандсан ийм бодлогоодыг бас сайхан явуулдаг. Одоо Монголын нийт ард түмэн манай оргил худалдааны төвөөр Инканто таунаар үйлчлүүлээд одоо сурцсан байгаа л да. Таныг бизнес зочинтойгоо уулзахын тулд мэдээж хэрэг бас ядаж бүтэн судлахгүй ч гэсэн бас нэг бодно шүү дээ. Ганц нэг хүнтэй уцаар ярина тийм ээ. Таны хэлсэн ярьсанд их зарчимжих төлөвлөлт юмыг төлөвлөдөг тийм ашиг хараатай гэж хүмүүс ярьд юм билээ. Ер нь тэгэл одоо яг барилгын салбарт маш сайн төлөвлөх хэрэгтэй л дээ. Тэрнээс гадна оргил худалдааны төвийн салбаруудаа бас байршил их маш чухал. Хаана байршуулах вэ гэдэг их чухал. Зөвхөн налаахт одоо сүүл байгуулагдсан байршил бол олон хүн таалагдсан байна. Тэр байршлын интернетийг хараад бас одоо намайг бас их л тийм өндөр үнэлдэг юм шиг байна. Гэтэ яг бас ингээд зөв явахд буян заяа бас төсөж явах шиг байна. Тэгээд сайхан би налаахтаа бол их одоо юу гэдгийг төрж өссөн учраас хаана байрших вэ гэдгийг сайн мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд зүүн талын аймагуд мөн одоо энэ аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс
Тэгэл одоо тэнд сайхан буугаад одоо бүх зүйлээ одоо сайхан кофе цай уугаад хоол унд идээд дэлгүүрөөр үйлчлүүлээд сайхан одоо бие хөнгөрөөд ингээд явах бүх боломжийг хангахыг хичээж байгаа тийм. Тэгэл одоо энэ зүйлүүд маань ард түмэнд ингэж үнэлэгдэж байгаа бол одоо би их сайхан баяртай байгаа. Маргааш өдөр шиний нэгэн болох гэж байгаа учраас тантай ярихаар юм бүхийг бэлгшээлтэйгээр буугаад байгаа юм л да. За яг уу тодорхой үед дэлгүүртэн бол өөрийнхөө юм худалдаад авч байгаа. Гэхдээ нөгөө талаасаа ингээд сайхан амттан тэргүүтнийг бэлгэлж ийсэн хэдэн жил үйл ажиллагааг явуулж байгаа гэж байна. Одоо 2003 оноос хойш гэхэлэр 13 жил болж байна. 13 жил ард түмнийхээ алган дээр юм бэлгэллээ гэсэн тийм буянтай гэдэг юм уу, тийм үйлс бүтээлээ гэж бодохоор бас зарим бизнесээс илүү давуу бэлгшээлтэй юм шиг санагдаж шүү дээ. Сайхан бэлгшээлтэй, энийгээ дагаад өндөр хариуцлагатай. Тийм өндөр хариуцлагатай бас энэ юу гэдгийг гадны одоо бидний ярих дуртай одоо Америкийн хэсэг улс тэгэхээр одоо Walmart, Costco гэх дэлхийн хэмжээний маш том компаниуд байна. Ер нь бол одоо бидний үндэсний үйлчлэгээ гэдэг ойлголтыг би бол их ярих дуртай. Үндэсний үйлдвэрлэлийг одоо үндэсний үйлчлэгээд агуулж явдаг. Тэгээд одоо өөрийгөө одоо юу гэдгийг энэ одоо идэ будаатай холбоотой ийм сайхан бизнест орснороо ч гэсэн би их сайхан бэлгшээж явдаг. Яг таны хэлснээр тий. Ер нь бол одоо хүнд бас бэлгшээлтэй идэж явах зүйлээ хүн ер нь муулж ярьдаггүй. За яг хувцс мандрыг бас заримдаа хүн бас нэг заримдаа бас таалагдахгүй ингэсэн санаа оноо байдаг. Түүнээс идэж байгаа уужаа зүйлээ ямар ч хүн муулдаггүй. Энэ бас их буян бас надад ирсэн байхаа гэж би боддог тийм. Яруу найрагч бид нар бол одоо хоймор янжил хам тавьдаг юм. За янжил хам бол нөгөө энэ дуу найргийн бурхан энэ төр гээл тийм ээ. Ийм сайхан үйлсийг бүтээж байгаа хүн бол ямар бурхан шүтэх бас онцлог байх уу? Ер нь шүтгэхтэй юу? Би бурханы шашин шүтнэ. Тийм. Манай аав надад одоо алтан гэрэл судар. Одоо гэрт минь тавьж өгсөн. Би тэгээ алтан гэрэл судраа. Ер нь бол одоо салхи оруулахыг л хичээдэг те. Би бас нэг өвгөн лам ахтай их олон жил ахтайгаа бас сайхан нөхрөлж байгаа. Би одоо нэрээр нь дууддаггүй. Тэгээд болохгүй. Лам ахыг тэгээд одоо ахтайгаа их олон жил явж байгаа. Тэгээд манай өвөө гэлэгч би дууддیں۔ Өвөө мөн нэрээр ер нь бол одоо алтан гэрэл судрын минь сайхан салхи оруулаад жилдээ 1-2 удаа сайхан. Тэгээд одоо би ч одоо өдөр болгон бурхны шашныг одоо дагаж мөрдөхгүй ч гэсэн бүх л одоо чухал зүйлдээ бурхны шашнаа дагаж мөрддөг. Одоо тэгээд би өөрийгөө шүтлэгтэй л гэж шүтлэгтэй хүмүүсийн л нэг гэж одоо ойлгож байгаа. Та намаа битүүний ороо салхиар болдог, нэгэнд оруулдаг, хэжид оруулдаг. Тий. Би одоо битүүний урд өдөр. Тэгэхгүй бол бас манай өвөө минь бас өөрөө настай хүн учраас бас яг битүүндээ бол бас их гэртэй байх хэвээр. Тий. Битүүний урд өдөр битээр жил болгомоор сурччтэй. Тэгээ битээр бас тэгэл алтан гэрэл судар бол одоо та мэдж байгаа. Бүх сайхан номны их манай бас их бэлгшээлч надад өгсөн байх. Тэгээд би тэрийгэ хадгалж явдаг та. Таны хийлэх дуртай хамгийн сайхан бэлгшээлтэй үг юу байдаг вэ? Олон үг байдаг. Ер нь бол одоо хүн ер нь одоо юу гэдгийг юмыг сайхан зөв бодох ёстой, тийм зөв бодох ёстой. Тэгэл ер нь бусдыг сайхан уурчилдаг байх ёстой, тийм. Тэгээд ер нь юмыг жоохон томоор хардаг байх ёстой л гэж би боддоо шүү дээ. Тэгээд юу гэдгийг нэг богинохноор харна гэдэг бол ер нь хамаг буруу зүйлийг эхлэлээ л гэж би ойлгодог. Тийм учраас би тэгэл одоо сайн явахад хамгийн гол зүйл бол одоо ер нь юмыг өөжөө бодох хэрэгтэй байна л гэж бодож байгаа шүү дээ. Яг 20 настай байхад бол их би зөрөгтэй гой үг хэлэх хэрэгтэй юм шиг байна. Одоо бол би ер нь бол юмыг бас их жоохон өөжөө тайван бодох хэрэгтэй. Огцом шийдвэрүүдийг их баг гаргах хэрэгтэй л гэж бодож шүү дээ. Гэхдээ огцом шийдвэр гэдэг нь одоо юу гэдгийг бизнест бол огцом шийдвэрүүд бас байна. Гэхдээ яг одоо юу гэдгийг бусдын талаар, бусад зүйлийн талаар хүн бодохдоо сайхан өөжөө тайван шийдвэр гаргах хэрэгтэй байна л гэж сэтгэлийн хөдөлгөөнөөр тэнд нэг уралчлаач гэдэг юм уу тэрийг одоо ингэнэч гэдэг юм уу нэг ийм муухай юм их баг байх ёстой л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ерөөлийг хэлэх дуртай, ерөөлийг ямар үг хэлэх дуртай та? Тийм. Одоо Монголын ард түмэн бүгдээрээ хэлэх сайхан дуртай. Илгээрэн камблан, төрлөөрөө төвшин амгалан, аз жаргалтай эрүүл инг сайн сайхан байхыг л одоо ийм ерөөлийг л хэлэх дуртай да. За битүүний сайхан өдөр манай одоо зочноор орсон танд бас энэ ерөөлийг зэрэг тавья. Илгээрэн камблан, төрлөөрөө төвшин амгалан. Тийм ээ. Зойлгүй насыг насаа 6-аад алтан дайгаан дулаар 100 гамболоор зүтгэн жаргалын алтан жирэн дээр сугаарай миний Монголын ард түмэн. Миний Монголын ард түмэн энэ жилдээ үд тутааж үнэг ажиллаарай. Өрөх тутааж үлгий хайчлаарай. Наран саймалсан шиг дээрээсээ дэлгэрч навчин савиргсан шиг дороосон бадтугай гэж битүүний одоо орой хоёлоо юм болондоо ерөөдөө. За ерөөдөр сайхан жилдээ үс орон сайхан. Баярлалаа. Таны ажил хийсэн. Сайхан жилээрээ. Баярлалаа. Монголын ард түмэн та бүхэн
сайхан хилээрэй гэж хэлье.